Сандаг учир сайд бас туршлагатай болохоор л хариулж байна л та. Яг энэ саяны зүйлүүдийг л тодорхой асуугаад байгаа байхгүй юу? Одоо дэлхийд дахин болвол яг энэ ногоон зүйл рүү явдаг байж байгаад одоо Америк нэгдсэн улсын Трампын бодлого өдр чинь бол баг эсрэгээр яваад байгаа. За тэгээд миний түрүүний асуусан асуулт байгаа. Энийг одоо Тэмүүлэн гишүүн маш сайн мэдж байгаа. Манай улсын үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал бас шинжилэн босруулагдаад яваад байгаа юм сурагтай л байгаа. Ойлгосноор бол засгийн газар руу өгөгдсөн юм гэж ойлгосон. Тэгээд тэнцээ байгаа яг тэр 6 үзэл баримтал дотроо яг энэ уур амьсгалтай холбоотой асуудал нь бол уламжлалт байдлаас арай өөр төвшөнд явж байгаа юм байна гэсэн би ойлголт авсан. Яг тэр энэ бол нийт ил гарааг байгаа учраас. Тэгэхээр яг энэ гарч байгаа хуулиуд маань тэр судалгаатай хэр зэрэг уялдж байгаа вэ? Тэрийг бас уялдуулснууд гэдэг асуултыг асуугаад байгаа юм. Бас нэмэлт тодруулахаар та энэ дээр нэг хариулт өгөөч. За хэн хариулах вэ? Болормоо гэсэн. Дэлхийн юун дээр нь хариулчихсан. Энийг аншийн төвшөнд бас бид ярилцсан. Ер нь бол Парисын хилцээр бол 2015 онд батлагдсан. Одоо тухайн үед бол Америк манлайлж байсан бол өнөөдөр бас зарим улс орнууд тэр дундаа Америк нэгдсэн улс бол Парисын хилцээрээс гарсан ийм нөхцөл байдал үүссэн байгаа. За гэхдээ энэ бол шинжлэх ухааныг үгүйсэхгүй байгаа. Мэдээж улс төрийн шийдвэрүүд, олон улсын хэмжээнд геополитикийн шийдвэрүүд байгаа ч гэсэн шинжлэх ухааны нөлөөллийг бол бид үүсгэж чадахгүй. Тухайн одоо эдгээр том гүрнүүдийн хувьд бол хамгийн их хүлэмжийн ялгаруулагч улс орнууд. Яг энэ үүсээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа хүлэмжийн дийлэнхийг ялгаруулж байгаа улс орнууд. Манайх буюу Монгол улс дэлхийн энэ агаар мандлын хүлэмжийн ялгарлын 0.1% хүрэхгүй. Тэгэхээр бидний энд бол авч хэрэгжүүлж байгаа бодлого бол бид Монгол улстай ногоон санхүүжилтийг татах, за мөн энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эндээ шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээнүүдийг авах гэсэн ийм бол одоо үзэл баримтлалыг бариад явж